Yes. Зүгээр үз. За минь цэвэт санаад гэр шинэхэн бичлэгтэй 5 дамар энэ удаагийн бичлэгээр би хэрхэн үхэр саах вэ гэдэг талаар бичлэг та нарт үзүүлнэ. Гэхдээ энэ тарагдж байгаа шиг үхэр саана. Гэхдээ би таана те. Би та нарт үхэр сааж үзүүлэх чинь тэгэхээр бичлэгээ дуустал нь хамт байгаараа тэгээд лайка дараад найзууд руугаа түгээгээрэй. Яа. За бичлэг рүүгээ орцгоо. За тэгэхээр саах нэ гэдэг. Яна ямар юу юм бэ вэ? Давайте. Давайте, герой. Yes. За. Тинан цугаар ногоо. Эхо. Оо, энэ ямар юу вэ? Сорсон шүү. Жохон чигтэй авах хэрэгтэй байж тээ, тийм үү? Ой, тэгээ энэ хэдэн литр авдаг ой, жаачих нь. Асуул ястаа алуулна. Сарын дараа гэхэд бол сурч юм шиг байна. Энэ 190 мал дээр байдаг айлууд үхрээ саагаад сурчмаар юм. Тэр тоглоо гаргаж ой. Ой ямар. Үхэр саах гэж илгэлж байна яана. Уучлаарай миний хөш. За яана энэ хамаагүй ингэж яаж болохгүй нэ. Чи өөрөө саа. Би барахгүй нэ. Би сарын дараа гэхэд сурнаа. Авдагч чи саадаа илээ би харъя да. Яаж саад. Оо заац. Энэ гар жижигтэй хүмүүс ч нөгөө яг хөхөнд нь таарад байдаг юм шиг. Яг ингэ саагаад миний гар жоохон том болохоор шал хотлаа. Авир болохаага нууж муу. За тэгэхээр үхэр саана гэдэг бол нэгт ингээд хит амар ажил бол биш байх нь. Хардаг шиг чинь тийм амархан ажил туглаад тээ. За чи сааж л бай. Би тэр тугал татаад. Хөөш. Чи яах гэдэг юм бэ? Тоглож авч үл. Яа. Тоол хүүцэж. За тэгэхээр та нар энэ хүүхдээ үхэр сааж байгааг ерөнхийдөө харцсан баг. Үхэр сааж байгаа үйл явц бол харж байгаа шиг амархан бол биш юм байна. Би бол сая мэдлээ тий. Гэтэ сарын дараа сурна гэж бол амлын сарын дараах бичлэгэн дээр ер нь саагаад сурцсан байх баха. Энэ удаагийн бичлэг бол энэ хүрээ дууслаа. Бичлэг таалагдсан бол лайк дараад хажууд нь ойрлох хонхон дээр дарснаар биш ээ. Subscribe дараад хажууд нь ойрлох хонхон дээр дарснаар дараагийн бичлэг цаг алдахгүй хүрнэ. Дугуй байл та нар. За. Энэ удаагийн бичлэг энэ хүрээ дууслаа. Тэгээд үхэр саах амархан бол биш юм биш үү залуусаа. Баяртай. Ялангуяа